Өнөөдрийн мэдлэг 5 сарын 22-ных Басиста үргэлжлүүлээд хэлсэн. Мэргэдийн үгийг сонсоод Жанака хаан сэтгэлээр унсан. Тэрээр нэн даруй ордноосоо гараа явсан. Тэгээд дагардаж явсан бүх хүмүүсээ бүгднийг тараагаад өөрийнхөө ордондоо ганцаараа байхыг хүссэн. Тэгээд сэтгэлээр маш их унсан юм байна. Тэгээд Жанака хаан өөрөө өөртөө ингэж хэлж байгаа юм байна. За өөртөө хэлсэн үгийг одоо унших гэж байна. Хадаг гэж би энэ зовлон ертөнцид яг л дүүжлэгдсэн чулуу мэт арчаагүй савлж байна. Мөнхийн хугацаатай харьцуулах юм бол хүний амьдралын насжилт гэж юу юм бэ? Гэтэл би үүнд хайртай болчихсон байх юм. Энэ сэтгэл ямар ойлгогүй юм бэ? Тэгвэл амьдралын турш хаанчлан гэдэг нь яг чухам юу гэсэн үг юм? Гэтэл би мунхаг хүн шиг өнгөөр байж чадахгүй гэж өөрийгөө бодоод ах юм. Миний энэ амьдралын хугацаа бол өчүүхэн төдий мөч. Харин надаас өмнө болон надаас хойшоо мөнхийн цаг хугацаа үргэлжлэлгээрээ л үргэлжлэнэ. Би үүнийг одоо хэрхэн нандинаж хайрлах вүлээ? Энэ ертөнцийн энэ хуурмаг зүйлийг надад дэлгэж харуулад байгаа тэр элвчин хин юм бэ? Би яагаад ийм төөрөгдөлд орсон юм? Энэ ертөнцийн бүхий л ажил хэрэг зөвхөн эрдэс төгсгөлгүй зовлонд хөтэлдэг гэдгийг мэдсээрэж би аз жаргалыг ямар найдварыг тээх вэ? Өдрөөс өдөрт, сараас сард, жилээс жилд, мөчөөс мөчөд аз жаргал нь над руу зовлон тэгээл ирдэг. Зовлон над руу дахин ирэхийг би харж л сууна. Энд үзэгдэж, мэдрэгдэж байгаа бүхэн өөрчлөгдөн хуурч байна. Устдаж үгүй болж байна. Иймч тавилантай. Өнөөдөр мандаж байгаа хүмүүс маргааш хүлдгэшгүүд. Мунхаг сэтгэл минь ээ. Бид энэ ертөнцид юунд итгэх вэ? Асууж. Халаг гэж би уяагүйгээр хүлэгдэж бохирдоогүй мөртлөө бузартжээ. Би оргилдон байх мөртлөө унаж байна. Миний мөн чанар минь энэ ямар нууцдаг юм бэ? Яг л хурц нарны өмнөөр гэнэт үүл гараад халахлах шиг би өмнө хачин жигтэй төөрхтлийг хараад сууж байна. Эдгээр найз нөхөд төрөл садан гэж хин. Эдгээр таашаал цэнгэлүүд нь юу юм? Яахан хүү сүнс хараал айдаг шиг би эдгээр хийсвэр төрөл садангуудад хууртаал төөрөгдөөд л. Ийм төрөл садангууд намайг энэ өтөл нас үхэл зэрэгтэй холбдог олс юм болохыг мэдсээрэж би тэдэнтэй зууралцаар байна. Энэ төрөл садангууд байвал байг, үгүй болвол болог. Надад ямар хамаа байна вэ? Агуу үйл явдлууд, агуу хүмүүс, бурхтууд ирээд л буцсан ардаа зөвхөн дурсамж л үлдээсэн. Хүн чухам яг юунд найдах юм бэ? Энэ ертөнцид мөнх юм гэж юу байгаа юм? Энэ ертөнц дээрх энэ хуурмаг хард дарсан зүйлтэй намайг холбоод байгаа тэр зүйл нь зөвхөн хоосон найдвар.
Энэ үнэхээр өрөвдөлтөй. Ингээ 22-ны мэдлэг өндөрлөөд 23-ны өдрийн мэдлэг орж ирэх гээд байна. Жанака хаан үргэлжлүүлээд хэлж ийн 23-ны өдрийг. Би яг л би бол тэр энэ гэл энэ хуурамч мэдрэмжүүдийг төрүүлээд байгаа. Тэр би гэдэг байгаа тэр үзэл эн чинь ерөөсөө чөтгөрд хуурсан мөнхөг тэнэх хүн мэтэл байлгаад байна. Цаг хугацаанд тоолж болшгүй бурхтуудыг хөлдөө гიშгээд өнгөрүүлснийг мэдсээр үжиж би амьдрал тайртай хэвээрээ л байгаад байна. Өөрийнхөө цагийг хий дими хоосон хүчсэл тачаалд зарцуулаад би зовлонгоос улам зовлон руу л чиглээд яваад байна. Гэсэн хэрнээ надад энэ зовлон хүсэл шуналлаас ангижрах хүсэл төрөхгүй байгаад байна. Энэ дэлхий дээр хүн юуг нандинан хайрлана вэ? Тэр хайрлаад байгаа бүхэн нь одоод яваад өгдөг. Тэгээд тэр хүнийг өрөвдөлтөө гэх чинь байдалд оруулаад үлдээгээл явчтыг би харсаар байж юуг нь дээдлж өсвөштэй гэж үзээд тооцоод байлгаад байна. Өдрөөс өдөрт энэ дэлхийн хүмүүс нүгэл, жирхийлэл, улам автаал, тиймээс өдрөөс өдөрт тэд улам их зовлон амсдаг. Хүний бүгд нас мөнхөг байдалд үргэлдээд дуусчдаг. Залуунаас болохоор хаашаадын араас хөөцөлдөөд энд үргэлдээд дуусчдаг. Тэгээ үлдсэн амьдралынх нь хэсэг нь болохоор хугацаа нь болохоор гэр бүлийнхээ асуудалд санаа зовоод тэрэндээ зарцуулаад дуусчдаг. Энэ тэнэг амьдрал яг юу? Энэ тэнэг хүн энэ амьдралд яг юу бүтээх юм бэ? Хэдийгээр хүн шашны зан үйлийг ингээ хийдэг яваажинд очиж магадгүй л өөр юу ч биш. Яваажин гэж үуч хом яг юу юм? Энэ газар дээр байна уу? Эсвэл газар доор ертөнцид байгаад байна уу? Нөгөө Деважин гэл асуугаад ирч тийм. Эсвэл тэр зовлон шаналлд өртдөггүй тийм газар гэж бас байгаад байна уу? Деважин гэж юу юм бэ гээл. Зовлон бол аз жаргалыг авчирдаг. Аз жаргал нь мөрөн дээрээ зовлон тэгээд аваад ирдэг. Энэ их хачин жигтэй юм аа гэж. Дэлхийн хөрсний нүгсүү бүхэн л амьд битүүдийн өвтлөөр дүүрсэн байдаг. Тиймээс л эдгээр нь хатуу цул харагддаг биз. Энэ орчлонд нүдээ нэг гэрэмхийн төдийд л бүхэл бүтэн 90-100 өнгөрөх хугацаатай оршихуунууд бурхтууд бий. Эдний хугацаатай харьцуулахад миний амьдралын хугацаа юу юм бэ? Гээл асууж. Хэдийгээр энэ ертөнцид тааламжтай удаан үргэлжлэх юм шиг харагдаад байгаа боловч эцэс  зүсгэлгүй зовлон шанал төгшүүрийг л дагуулдаг.
Эд баялаг бол үнэндээ гай зовлон. Тэгэд энэ нь сэтгэлд яаж нөлөөлж байгаагаас шалтгаалаад гай зовлон хүсүүштэй зүйлч болж мэднэ. Зөвхөн сэтгэлэл дэлхийн ертөнц хэмээх энэ төрөлтлийн өрн юм а. Сэтгэлэл би эсвэл минийх гэж ийм хуурамч мэдрэмжийг төрүүлдэг. Наргил модны самар унахтаа яг зэрэгцээд хэрэг модон дээр суусан нь өрдөө тохиолдол байдаг шиг энэ ертөнц ч мөн тохиолдлоор үүссэн мэт харагддаг. Гэтэл би үүнийг авах ёстой, би үүнийг няцаах ёстой гэх мэт мэдрэмжүүд нь зөвхөн мунхгаас л төрдөг. Энэ ертөнцийн хуурмаг үзэгдэл амьдраснаас ганцаардмал байдал эсвэл тамд өнгөрүүлсэн дээрээ. Зөвхөн санаархал, сэтлэл энэ ертөнцийг бий болгох өрн юм байна. Тэгэхээр би энэ сэдлийг нь хатаах болно. Би бүх төрлийн мэдрэмж утгуудыг эдэлж байсан, бас зовчиж байсан. Үүнийг бүгдийг нь амсаж би үзлээ. Одоо би амрыг. Би дахин гашуудаж харуулсахгүй. Би сэрий. Би өөрийн мэргэн ухааныг, миний мэргэн ухааныг хулгайсан тэр хулгайчийг би үгүй хийх болно. Мэргэдэд надад маш сайн сургасан. Одоо би өөрийгөө танин мэдэх мэдлэгийг эрэл хийнэ. За ингэж өндөрлөж.